За, Улсын хурлын нэр бүхий гишүүдээс бас өнөөдөр тодорхой хэмжээний мэдээлэл хийхээр та бүхэндээ хэвлэхэндээ хандж байна. Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан Шатар анх Улсын хурлын танхимд Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдохдоо 3 зүйлийг хэлсэн байдаг. Нэгдүгээрт бол авилга, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгээ Улсын хурлын танхимд мэдгдсэн. Хоёрдугаарт зарчимтай байна гэдгийг мэдгдсэн. Гуравдугаарт үнэн байна гэдгийг мэдгдсэн. Ийм ч учраас Улсын хурал 94% саналаар Гомжовын Зандан Шатарыг Монгол Улсын ерөнхий сайдаар томилсон. Зандан Шатар ерөнхий сайдын засгийн газрыг дэмжиж байгаа. Доктортой ажилласаа гэж хүсэж байгаа. Гэхдээ өнөөдөр бид нэр яг өнөөдрийн энэ цаг хугацаанд авилга албан тушаал ашиг сонирхлын асуудал байхгүй гэж үзэж байгаа. Боловсролын сайд Наранбаяртай холбоотой асуудлыг өнөөдөр би та бүхэнд танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэр бүхий гишүүдээс Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан Шатарт боловсролын сайд Наранбаярыг огцруулах шаардсан ийм шаардлагыг бид нар албан ёсоор гардуулж өгч байгаа. За, нэгдүгээр асуудал нь авилга, албан тушаал, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар та бүхэнд огцрох болсон үндслийг танилцуулъя гэж бодож байна. Нэгдүгээрт 2024 оны 9 сарын 9-ний өдөр А-доров 72 дугаар тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаа албан ёсоор зарласан. За, энэ бол намрын чуулган дээр албан ёсоор бас Улсын хурлын гишүүд 1.2 тэрбум төгрөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл тодорхой төсөвт хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусган зохицуулах замаар санхүүжүүлэхийг урьдчилан байдлаар тушаал болгож гаргаж ирсэн. За, энэ дээр бол Улсын хурлын гишүүд одоо бас тухайн үед шүүмжлэлтэй хандж ирсэн. За, гэтэл тэрбум 200 сая төгрөгтэй холбоотойгоор уг асуудал бол болохгүй гэдгийг Улсын хурлын гишүүд Улсын хурлын танхим дотор боддоор шүүмжилсэн. Гэтэл ямар арга хэрэгэлсэн бэ гэхээр 120 сургуульд жагсаалтаар ерөнхий боловсролын 120 сургуульд жагсаалтаар батлаад сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай үйл ажиллагаанд хамрагдах гэдгээр 120 сургуульд сургууль болгонд 10 сая төгрөгийг олгох замаар 1.2 тэрбум төгрөгийг тараан байршуулсан байна. За, ингээд тараан байршуулсныхаа дараагаар тухайн 120 сургуулиас буцаагаад нэг байгууллага руу, өөрөөр хэлбэл төрийн бус байгууллага руу сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага руу тухайн 120 сургуулиас буцаагаад 10 сая төгрөгийг татсан байна. Төвлөрүүлсэн. Буцаан татан төвлөрүүлсэн. Өөрөөр хэлбэл Улсын хурлын чуулган дээр ярьжсэн буюу нөгөө шинэ Монгол руу өгч ийснийг эсэргүүцсэнийг нөгөө талд нь 120 сургуульд хуваажгаад тарааж өгөөд буцаан татсан гэсэн. Энэ бол яалтч байхгүй авилгалын асуудал. Энэ бол яалтч байхгүй ашиг сонирхлын асуудал. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар өнөөдөр бас албан ёсоор хөндөж байгаамаа гэдгийг та бүхэндээ нэгдүгээрт хэлье. Тодорхой гэрээнүүд нь хүртэл ингээд ирсэн байгаа. Яг ийм гэрээгээр нэг гэрээг 120 сургуульд өгөөд яг энэ гэрээнийхаа дагуу 10 сая төгрөгийг буцаан татан төвлөрүүлж 1.2 тэрбум төгрөгийг тухайн төрийн бус байгууллага дээр төвлөрүүлсэн ийм асуудал байгаамаа гэдгийг та бүхэнд бас албан ёсоор хэлж, авилга, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэж Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан Шатар Улсын хурлын чуулганд томилогдохдоо амласан, хэлсэн учраас энэ үгэндээ эзэн байж өөрийнх нь хэлсэн үнэн бай гэдэг үгээр Гомжовын Зандан Шатарт тухайн одоо сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор хөндөж байгаамаа. Хоёрдугаарт эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүд бас байна. Энэ дээр бол манай Батцөмбөрөл гишүүн бас тодорхой мэдээллүүдийг та бүхэнд өгнө. За, урдчилдар чуулган дээр хөндсөн шүү дээ. Ер нь эсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулалтын алдаатай хийсэн. За, шалгалтын зарим мэдээллүүд алдагдсан байж болзошгүй асуудлууд гарсан. Үүнийг бид хөндөж ярьж байгаа. Дээрээс нь саяны яриад байгаа төсвийн хөрөнгийг өөрийнхөө хуучин ажиллаж исэн байгууллагатай өгсөн хуулдаж эрх мэдлээ ашигласан байж болзошгүй юм баримт байна. За, мөн тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг буцалтаа өгсөж өөрчлөлт оролцсон юм орлуулууд байгаа. Ийм учраас Улсын хурлын гишүүн боловсрол шинжилгээ ухааны сайд Наранбаяр бол хуульд нийцж ажиллаж чадахгүй юм аа. Энэ боловсролын байгууллагыг
улс төржүүлдэг. Боловсролын салбарт хууль бус томилгоо хийдэг. Тэр албан зүйлийн маш тодорхой баримтыг би хэлж өгсөн. Энэ 5 сарын 30-ны өдөр мань үний гаргасан тушаал хууль ёс магдгийг тэр албан зүйл баталчихсан байж байгаа. Ийм учраас Монгол Улсын ерөнхий сайдад боловсролын сайд бол хууль дэс залж чадахгүй байна. Ийм учраас энэ хүнд арга хэмжээ авч хариуцлага тооцож огцруулах ёстой гэсэн саналыг улсын хурлын нэр бүхэн хөвшөд гишүүд гаргаж байгаамаа гэдгийг онцлж хэлье. За хоёрдугаарт энэ Батцамбарл гишүүний яриан дээр би бас нэмж ярмаар байна. Манай бас тойргийн иргэдээс маш олон мэдээллүүд ирсэн. Өнөөдөр бас энэ цаг хугацаанд явагдсан эсэлтийн ерөнхий шалгалт буюу алтан гахаа жил төрөлт маань их байсан учраас 42 мянган хүүхэд бас шалгалт өгсөн юм байлээ. Энэ хүүхдүүд гэдэг бол Монгол улсын баялаг юм байна. Үнд зүйл юм байна. Ирээдүйн Монгол улсыг авч явах гэж байгаа энэ хүүхдүүдийн хувь заяагаар одоо тоглосон асуудал гарсан. За дээрэс нь эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор зарим хүүхдүүдийн оноог өөрчилж өсгөж өгсөн тохиолдлууд бас баримтаар байгаа. Энийг бас одоо Бат Эрдэнэ гишүүн бас хэлхээ марчих шиг боллоо. Энэ бол жишээ нь Давхуул аймагаас ирүүлсэн мэдээлэл байгаа. Энэ хүрээндээ шалгалтын дээр шууд системд ороод таарах үнэлгээт авсан хүүхдүүдийг өсгөж одоо 71 оноотой болгож ингэж явсан жишээ байгаа. 71-ийг 93 болгосон нь уучлаарай. Ийм байдлаар энэ өөрөө эргээд боловсролын үнэлгээний төвийн зөвхөн даргын хийдэг магадгүй сайдын өгсөн чиглэлийн дагуу хийж болзошгүй ийм үйл ажиллагаанууд бас мэдээлүүд ирэгдэж байна. Хоёрдугаарт өнөөдөр энэ агуулгуудыг ингэж дураараа өөрчилдөг юм байна. Эргээд энэ хүүхдүүдийг буруу чиглэл өгж байгаад бэлтгэл хийчихэд ингэж албаар сургуульд одоо тэнцвүүлэх ажил дээр гэдэг юм уу энэ ирээдүйн боломжоо сонгож байгаа хүүхдүүдэд ингэж бас хандаж болохгүй. Энэ хүүхдүүд чинь дүнгиж одоо амьдралуу тэмүүлж яваа хүүхдүүд энэ чиглэлийн дагуу бэлдээд ороод ирэхэд нь өөдөөс нь сюрприз бариад ийм байдлаар энэ явж л байдаг штэ гэдэг зүйлийг бас салбарын сайд нь хариуцлагагүйгээр ингэж мэдгэж байгаа нь бас туйлын харамсалтай байгаамаа. Тэгээд өнөөдөр нэг 7-8 хүүхдүүд утас авч орж ижил баг энэ илэрж явах шиг байна. Ер нь юу ямар агуулгаар шалгалт авт юм бэ гэдэг асуудал. Тэгээд тэр хүүхдүүдийг бол одоо бас буруутгах арга алга. Гэхдээ бидэд бас цаашдаа энэ эсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт болоод ил тод байдал энэ авсан дүнгуудыг өсгөдөг энэ асуудлыг хэн яаж хийгээд идэм бэ гэдэг асуудлыг тодорхой болгож бас одоо асуудал хандахгүй болохгүй гэж үзэж байгаа. Тэгээд саяхан Бат Эрдэнэ гишүүний хэлж байгаа болон ийм одоо зөрчлүүд гарч байгаа Монгол улсын хүний хөгжил боловсролын асуудлыг ингэж тоглож байгаа энэ хүн дээр хариуцлага тооцооч гэдэг улс төрийн шаардлагыг одоо эрх үйтгэхэд бас хөргүүлж байгаамаа. За эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал ярьж байна. Тэгээд үнийг үргэлжлүүлээд та бүхэнд хэдэн мэдээлэл хүргье гэж бодож байна. Яг энэ миний гарт одоо нийгмийн ухааны хөлбөр C гэсэн энэ хөлбөрийн нийт 60 асуулттай 80 минутанд хийдэг. За нөгөө нэг янз бүрийн асуултууд байна гэдэг тэр асуулт. Энэ маш их хариуцлагатай хийх ёстой асуудал. Боловсролын үнэлгээний төв болоод тэр төвийг удирдах байгаа хүн маань миний ойлгож байгаагаар мэрэгжлийн бус хүн байгаа. Яагаад ийм чухал байгууллага мэрэгжлийн бус хүнээр удирдуулад байгаа юм бэ? Өнөөдөр гарч байгаа энэ алдаа дутагдвал мэрэгжлийн бус байгаагаас болж байгаа алдаа дутагдвал би энэ дээр нэг зүйлийг одоо та бүхэнд танилцуулъя. Энэ нийгмийн ухааны шалгалтын дээр за та бүхэн санаж байгаа сошиалаар баахан Солонгос хүний нэр яваад байсан. Тэрийг би яг бүтэн ихээр нь татаж үзлээ. Тэгээд энэ Солонгос их байгаа. Одоо нэг 5 Солонгос хүний нэр ягаад энэ хүмүүс Монголд ирээд тэгснэ зүгээр жуулчин биш. Эдгээр бол ингээд соёл судлаач юм аа. Би өөрөө соёл судлаач байхгүй юу? За ингээд гайхлаа. Судлаач Бекхон, судлаач Жан Ёл гэдэг ингээд Монголын соёлыг судалдаг судлаач. Соёлын ямаруугаа ярьлаа. Солонгос дахь тэр Монгол судлалын холбоо гэж байдаг тийшээгээ ярьлаа. Ийм одоо судлаач байдгийн юм уу гэдэг. Байхгүй. Энэ үед хин ийм тэг за дунд сургууль руу ярьлаа. Нийгмийн ухааны багш нартай ярьлаа. 10 11 дугаар ангийн сурах хүчигт ийм их байдаг юм уу? Байдгүй. Багшийн гарын явдлаа багшийн номон дээр ийм их байдаг юм уу? Байдгүй. Тэгээд одоо яг эрхвч би өөрөө нэг Монгол судлалын хүн учраас ийм судлаачид байдгийн болов уу гэдэг одоо Монголын Солонгостойгоо холбоотой ажилладаг судлаачид тэгээд Солонгосын судлаачдаас хүртэл танаа энэ одоо холбоонд чинь ийм судлаач байдаг юм гэсэн байхгүй. Бодсон тэгсэн бодвол энэ жүжигчдийн нэр юм уу да. Одоо энэ Бекхон гэдэг жүжигчний нэр Монголд ирсэн юм уу гүм ингээ бөө юм бол би хүртэл толгой эргээд хэдэн өдөр энийг хайлаа штэ. Энэ текстийг хэн зохиоцсон юм бэ?
Тэгээд сүүлдээ ямар байдал төрж байгаа вэ? Энэ зохиомл текст юм шиг байна. Тэгээд мэдээж энэний логик агуулгуудаар нь хүүхдүүд хариулт өгсөн юм шиг байна. Зохиомл текст байж болно. Хин энийг зохиох хэрэгтэй байд юм бэ? Тэгээд ягаад ийм зохиомл хүмүүс оруулж байна? Энэ бусад одоо нэрсүү зөндөө байж байгаа манай чиглэлийн эрдэмтэд энийг чинь эхнээс нь харахаар энэ ч яг бодит хүмүүс юм байна. Эрдэмтэд судлаач байгаа юм байна гэж уншигдэж байгаа байхгүй юу? Тэгснээ гинт энэ 10 дугаар асуулт дуусаад 11 дугаар асуултын энэ хооронд зохиолдлуудыг уншаад 11-аас 13 дугаар даалгаврыг гүйцэтгэх гэсэн энэ хэсэг дээр ирэнгүүт ийм зохиомл юм болчих واخ. Яагаад ийм хариуцлагагүй мэд юм бэ? Яагаад ийм хариуцлагагүй мэд юм бэ? Энэ бол зүгээр миний ойлгож байгаагаар бол цэвэр энэ мэрэгжлийн бус байгаагаас болж байгаа. Яг тэгээд хамгийн хариуцлагагүй нь сайд өөрөө энэ боловсролын үнэлгээний төв дээр IT-ийн мэрэгжилтэй хүн хэрэгтэй гэж. За мэдээж бүх салбарт IT-ийн мэрэгжлийн хүн хэрэгтэй. Гэхдээ боловсролоо үнэлэх гэж байгаа бол багш байсан хүн, боловсрол судлаач хүн, боловсролыг үнэлдэг мэрэгжилтэй хүнээр ягаад энэ газараа удирдуулаагүй юм бэ? Тэгээд хамгийн хариулт нь харамсалтай нь юу вэ гэхээр энэ боловсролын үнэлгээний төвд одоо IT-ийн мэрэгжилтэй хүн хэрэгтэй гэж ийм зүйл ярьж ах жишээтэй. За бас нэг зүйл би одоо бас яаж зүгээр бас нэг зүйл энэ дээр ярмаар байна. 60 асуулттай 80 минутанд хийх ихэнх хүүхдүүдийн гомдол уншиж амжихгүй байна гэж байгаа. Үнэхээр зарим асуултууд нь урт байгаа. За тэгээ энэ дээр би юу аваад ирсэн бэ гэхээр энэ дэлхийн улс орнууд ер нь нэг асуултанд хариулахад хэдэн минут зарцуулдаг юм бэ гэдэг жишгийг судалсан. Манай энэ жишгээр бол 60 асуулт 60 орчим асуулт байгаа. 80 минут гэхээр 1.3 минут оногдож байгаа. Гэтэл миний энэ судалсан жишгээр бол жишээ нь Америкийн SAT гэж шалгалт байдаг. Тэрэнд бол жишээ нь одоо 1.2 байдаг юм байна. Гэхдээ асуултууд нь богинохон тохиолдол. Тэгэхээр 1.2-оос за Японд бол жишээ нь 2 минут байдаг. Солонгосынх бол одоо 1.5-аас 3 байдаг. Гэх мэтлэнгийн ингээд юунууд нь яц. 1.3 гэдэг бол маш бага хугацаа байна. Хүүхдүүдийн бид нэр амьдралаар тоглож байгаа байхгүй юу? Энэ ядаж 1.5 минут одоо оноогоод өгчихгүй яасан юм. За ингээд цааш нь үргэлжлүүлээд байвал би одоо яг өөрийнхөө татаж авсан жишээ нь энэ англи хэлнийх байж байгаа. Бас санал гомдлсон. Cockpit гэдэг үг байна. Энэ D хөлбөрийн 20 дугаар асуултан дээр. Би одоо асал амхандаа хөөрхөн англи хэлтэй хүн байхгүй юу да. Энд чинь бас ном англиар бичсэн. Cockpit гэдгийг нь хайлаа. Зүгээр жаргон байхгүй юу? Одоо сланг юм уу жаргон нэг тийм юу гэмдэ албан ёсны хэллэг биш. Тэгээд энэ тодорхой салбарт жаргоноор ашигладаг. Салбар нь бол юу гэхээр онгоцны нөгөө нэг жолоочийн суудаг жолоодлогын бүхээгийг cockpit гэдэг юм байна. За тэгээ би үг мөгийн судаллаа 18 дугаар зуунаас яасан гэнэ. Тэгээд зүгээр жаргон маягийн үг. За тэгээ ямар салбарт жаргоноор ашигладаг вэ гэхээр онгоцны салбарт уралдааны юм уу машины салбарт усан онгоцны салбарт ашиглагддаг юм байна. За жолооч нар бол мэддэг юм. Энэ одоо манай ээш өгж байгаа хүүхдүүд cockpit гэдэг үгийг мэдэх хэрэгтэй юм уу? Тэгээ миний хэлэх гээд байгаа зүйл хоёрхан асуудал дээр юу вэ гэхээр энэ асуултуудыг жагсаахтаа мэдээж нууцлалын одоо зэрэгтэй байгаа гэдгийг би ойлгож байна. Гэхдээ нэг хариуцлагатай хийгээч. Ийм одоо хариуцлагагүй асуултууд битгий оруулаач. Нэг хүүхэд нэг оноо алтхад тэр хүүхдийн амьдрал өөрөөр иргэнэ. Энэ бол ерөөсөө мэрэгжлийн биш байгаагаас хамарч байгаа. Энэ дээр хариуцлага өгөх хэрэгтэй. Энэ ажлаа хариуцсан улсууд нь. Баярлалаа. За хэвлэл мэдээллийн байгууллагынтай өдрийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр бас нэр бүхий улсын хурлын гишүүд маань боловсролын сайд Наран баяртай холбоотой мэдээллийг хийж байна. Тэгээ боловсролын салбар гэдэг бол өнөөдөр Монголын ирээдүй. Тэгээ энэ салбарыг өнөөдөр нэг нам, нэг хүнээр одоо бас ингээд тоглоулаад байх нь өөрөө буруу зүйл юм аа. Сая та бүхэн бүх фактуудыг сонслоо. Эхлээд энэ хүн бол сайд болсныхоо дараа 3 сарын дараа 1.2 тэрбум төгрөгийг авилгалын шинжтэйгээр одоо өөрийнхөө төрийн бус байгууллага руу одоо мөнгө угаах зарчмаар шилжүүлсэн байна. За ЕШ буюу одоо ерөнхий шалгалтын дүнг засныг манай Батцанбүрэл гишүүн сайн зориг гишүүн хэллээ. За дээр нь өнөөдөр огт одоо дэлхийд бүртгэлгүй одоо ийм судлаачдаар өнөөдөр Монголын хүүхдүүдийн тархийг угаах хэлбэрээр ийм асуудал хандсан юм нөхцөл байдал байна. Би жилийн өмнө засгийн газар байгуулагдаад явж байхад бас нэг Японд боловсрал эзэмшсэн байна гэдэг байдлаар энэ үнийг бас нэг ёс зүйтэй юм байна гэж дэмжижсэн юм аа. Тэгээ нэг жил боллоо дахиад засгийн газар байгуулагдлаа дахиад энэ хүн боловсролын сайдаар ороод ирлээ. Гэтэл өнөөдөр бид нар хамтарсан засгийн газар буюу эвнэгдэлт нэг нэрийн дор шудрах бус байдлыг бол одоо хаацаалах ямарч боломжгүй гэдгийг бол одоо улсын их хурлын гишүүд хэлж байгаа. Тийм учраас өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон эрх буюу ерөнхий сайд өнөөдөр энэ боловсролын сайдаа огцруулах одоо ийм
хариуцлагыг тооцох ёстой. Эсбөгөөс энэ хүн бол өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж одоо сайдаасаа буух одоо үүргийг хүлээж байна. Өнөөдөр одоо бас нэр бүхий улсын хурлын гишүүдээс энэ хууль бус одоо энэ 2-3 пактыг өнгөрсөн хугацаанд гарч байгаагүй юм пактуудыг ялангуяа тэр Еши оноо засна гэдэг бол одоо өнгөрсөн хугацаанд хизээж гарч байгаагүй юм пакт байлаа. Тэгэхээр энэ ноцтой зүйлүүдийг бол одоо цааш нь үргэлжлүүлэх ёсгүй. Цаашлаад өнөөдөр хүн болгон эцэх байгаа, хүн болгоны хүүхдүүд өнөөдөр боловсрол эзэмсэж байгаа. Энэ боловсролын систем, боловсролын тогтолцоогоо бид өнөөдөр аль нэг нам буюу аль нэг одоо улс төрчөөр одоо бас эвдүүлж сүйтгэүүлэх юм боломж алгаа гэдгийг одоо бас энэ тав хүндээ хэлье гэж бодож байна.